Сайн мэцгааны түүхэн жимээр нэвтрүүлгээ Булган аймгийн Бугц сумаас та бүхэндээ хүргэж байна. Түүхэн жимээр нэвтрүүлгээ Булган аймгийн Бугц сумаас та бүхэндээ хүргэж байна. Манай нэвтрүүлгийн зочин амирт Бугц сумын засаг дарга Хүрэл Баатрын ууган баяр өргөцсөн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан амарч байна уу? Сайхан амарч байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. Бугц сум гэхээр алдартнуудын үлгийн нутаг, Хандвангийн амар сайдын гэдэг ийм сайхан нутагт 2 дахь удаага амарлан саатаж энэ сайхан нутгаас түүхэн жимээр нэвтрүүлгээ хийж байгаадаа баяртай байна. Бас энэ нэвтрүүлгийг дэмжиж байгаад бас монголчуудынхаа өмнөөс баяр хүргье. За баярлалаа. Сумын засаг дарга байна гэдэг тэр одоо сумынхаа аав гэсэн үг. Тэгээд энэ сайхан нутагтаа ямар холбоотой болоод энэ нутагтаа сэтгэл зүрхээ зориулж байгаа вэ? Булган аймгийн Бугц суманд бол одоо миний өвөө Лувсан шараа өвөө маань насаараа энд ажиллаж амьдарч ирсэн. За манай өвөө маань намын хорооны дараагаар олон жил энэ Бугц суманд ажиллаж амьдарч ирсэн. За манай ээж маань бас энэ сургуульд Бугц сумынхаа сургуульд багшилж байхдаа намайг ах энэ Бугц суманд төрүүлж байсан. Манай Бугц суманд одоо намайг ихэрж авсан цэцэг маямч одоо миний хүү ээж маань хүртэл одоо энд байдаг. 1971 онд Улаанбаатар хотын Ангаах хооны донд сургууль төгсөж их өргөж байгаа юм чи мэрэгчлэр төгссөд хөдөө орон нутагт 35 жил Шилэнгийн аймаг Булган аймагта 35 жил ажиллаад гавийнхаа амралтанд гарсан. Тэгээ энэ хугацаанд бол 2300 хүүхдийн хүүний ээж болсон байдаг. Тэрэндээ их баяртай байдаг. Сайхан мэрэгжил. Тэгээ хүн артыг одоо нэмсгэлж баярлуулж явцдаг ийм сайхан мэрэгжил эзэмсэнтэй их баяртай байдаг. Тэгээ одоо тэтгэвртэй гавийнхаа амралтанд гарчаад ингээд сууж байна. Бугц сумдаа би дангараад гэхэд бид хоёр шин гэр бүлийнхээ хамтаар 24 жилийн яг энэ Бугц сумдаа ажилласан байдаг. Тий. Тэгээд энэ Бугц сум дээрээ ажиллаж явах хугацаанд одоо янз бүрийн сайхан үйл явдал зөндөл тохиолдолгүй яах вэ? Бугц сумд гэхэд ангараа бараг 1000-ад нь хүүхэд байх бах гэж би бодож байгаа. Тэгээд аймгийн төрөх тасаг, Шилэнгийн аймгийн орхон туул, Хангал сумдаа ингээд 6 7 жил ажилласан болохоо тэгэл хүүхдүүд маань ингээл 2 3 хэсэг газар хүүний хүүхд
ээж нь болж ингэж явж ялла да. Тэгээд 1981 онд одоо манай энэ засаг дарга Ууганбаяр тий энэ Ууганбаяр тий 81 онд нэг сар төрсөн баха тий. Тэгээд одоо аав ээжтэйгээ энд амьдарч байгаа. Тэгэл хүүхэд сургуульд ороод Булган аймаг руу ингээд явсан байдаг. Тэгжсэн чинь 16 онд Буг цумдаа ирж төрсөн газараа төрсөн газараа ирээд ингээд сайхан ажил өрг гүйцэтгэхээр ирээд ингээд цомын засаг дараагаар томилогдоод ингээд энэ 4 жил ажиллачлаа энэ хүүхэд. Тэгээ энэ хугацаанд одоо бид нар ч бас биш одоо өөрийнхөө хүүхдээс дутахгүй бас нэг хүүний нээж болохоор ч тэгдэг юм уу. Тэгэл бас нэг ажил үйлсийн сайн явахаар сайхан байна гээл бодоол янз бүрээр л ингээд хүүхдийг дэмжихсэн туслахсан сэтгэл санаагаарч болсон үйл хөдлөлөөрч бас юугаарч бас тусал дэмжиж явахсан гэл бас боддог. Бас нэг дэгдэм байна лээ. Битээр бас хаяа уулзаж ярилцсан. Тэр маань чи ч одоо нэг жижигхэн амтмас ийм том болчих гэж гэл энийг л явж идэг. Ер нь бол яг хуу бугцсан бол миний одоо амьдралтай салшгүй холбоотой. Би бас хүүхэд байхдаа сумандаа ирж өвгийнхаа хоныг өхрийг хариулж эндээ бас тоглож өссөн. Яг хуу том болоод бол Булган аймаг Улаанбаатар хотоо эрт бол байж сурж ажиллаж байж байгаад тэгээд одоо Буг нутгаа зорж ирсэн. За манай нутаг бол 96 жилийн түүхтэй байна. 2024 онд бол 100 жил болно. Ер нь яг хөө нутаг уул усанд бол түрүүн таны хэлдгэр одоо сумын аав гэж яг хөө сумын засаг дарга байна гэдэг бол бүх юмны одоо юмд одоо сэтгэл санаа зовниж явна. Дээр бас би ярьж лээсэн хавар намар 100 гэдэл тэгээ янз бүрийн цаг агаарын үзэгдлээс болж сэтгэл санаа зовно. Ер нь тэгээд хамгийн сайхан юм бол малчт маань нэг өвсөө сайхан татаж аваад тэгээд өвлжөндөө буугаад ичээ ицсний дараа бол нэг налаагаад нэг сайхан байна шүү дээ. Тэгээд цаг агаар сайхан байвал тэгээд ер нь сэтгэл санаа сайхан байна л да. Усан газар угаасаа уснаас их орон гэж хэлдэг гэж би боддгийн. Тэгж ч хэлдэг би чинь түүхийн багш хүний хувьд. Тэгээд энэ сайхан нутгийг зорин ирэх болсон олон шалтгааны нэг нь өөрөө юм байгаа. Тэгээд Буг цумын түүх гэд ингээд ярихаар олон бахархалтай зүйлүүд их байгаа л да. Тэгэхээр энэ хамгийн гол Буг цумын өнгө нь юу юм гэхээр байгалийн үзэсгэлэн газрууд ихтэй гэж би боддгийн шүү дээ. Одоо ингээс суусан ч их сайхан байдаг шүү. Тийм ер нь бол манай сум бол бас хүмүүс хурж ирээд бүгд ярьдаг л да одоо суманд маань ирж үзээгүй хүмүүс бол дуу алддаг шүү дээ. Өө тэр цэцэг ногоон ингээд үстэй халиурчсан. Тий. Одоо манай чулуутын даваагаар давж орж байгаа хүмүүс ч гэсэн тий. Ер нь яг хүмүүс маань эрдэнэ талтай хүмүүс бүгд л энэ хожрын гол руу уруудаж энэ байгаль үзэсгэлэнт газар амархыг зорддог. Булган аймгийн Буг цум бол түүхэн дурсгалт газар маш олон байдаг. Сэлэг мөрний хойтлын эрэг дээр бол цонхлон хэмээх сүрлэг сайхан уул байгаа. Энэ уулын зүүн талаар эгийн гол, өмнө талаар нь бол сэлэг мөрөн урсдаг. Энэ ууланд бол Монголын төр нийгмийн нэр зүтгэлтэн үндэсний хөгжлийн хувьсгалын гол удирдагч Эрдэнэ дайчин Хошиачим аан бол одоо Манж хятадын мөрдлөгөөс зүхтэн нуугдаж нутгийн одоо анчин алаач бадамжуу ус жондон болон нутгийн одоо шилдэг хүмүүсээр хамгаалуулж одоо Манж хятадын мөрдлөгөөс зүхтэж байсан нуугдаж бүгжсэн юм домогтой. Тухайн ууланд бол одоо нутгийн иргэд цагаан сарын шиний 1 2 3-нд очиж одоо бас сүү цагаан идэ цайныхаа дээлжиг өргөж ингэж нутгийнхаа ууланд өөрийнхөө амнаас хямра даатгадаг юм сайхан сүрлэг хайрхан байдаг.
За түүх гэвэл ер нь бол байнгад яригдчихэж байгаа нөгөө хаан дуу маань амар сайд маань за тэгээд Эрдэнэ булган за наран тунгалаг урт насангаа хөгчөн дамдангай урайхавгаа гэдэг ер нь тэгээд явж өгөн л тоо. Яг би нөгөө дандаа манай сумынхан болохоор энэ алдартан цуутангуудаар бүр бахархаад гэр оронд норох төртөл дандаа зураг мургууд нь байгаа үстэй тийм байлээ. Тэгээ харгуусах тийм мичигчдийн болдоотор өгш юм анх гаргасан зам одоо энэ хүртэл намайг явуулж гин тэгээд хамгийн том шалтгаан бол бас бид нар академичдийн болдоотор өгштэй баярлах хэвээр хоёулаа ч гэсэн баярлах хэвээр тийм ээ зөндөө олон нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа штэ багш минь. Улан ардмны тусгаар тогтлын өдөртөгч Чингван ханд төржим мэндэлсний 140 жилийн хойг Булган аймаг одоо тэмдэглэсэн. Энэ дотор бол төрлөх богд сум нь бол үнэнхээр одоо санаачлах ажиллаж бол энэ ажлыг тэмдэглэхэд бол их том хувь нэмэр оруулсан. Энд тусмын засаг дараа одоо Ууган баяр их авсгаатай хандаж ханд бангийн ойг тэмдэглэх бүх ажлыг бол зохион байгуулахад оролцож өөрөө хэд хэдэн арга хэмжээг одоо зохион байгуулсан. Юуны өмнө ханд бангийн мэндэлсний 140 жилийн нээлтийг төрлөх богд сумдаа хийж арга хэмжээ зохион байгуулсан. Дараа нь аймаг бол ханд бангийн ойд зориулсан хурал хадаад явдаг ханд бангийн ойд зориулсан эрдэм шилгээний хурал их Ууган баяр бол биеэрээ оролцож сүүлд нь бол ханд бангийн гэрэл төшөөний тэрэг анжаргалтын өөрт хийсэн арга хэмжээг бол Ууган баяр одоо зохион байгуулж манай очсон эрдэмтэд судлаачдад их хүндэтгэл үзүүлсэн. Ер нь одоо аливаа ажлыг зохион байгуулахад овсгоотой үнэнхээр бас юмд үнэн сэтгэлээс ханддаг сүрхий одоо залуу гэж би одоо боддог. Болдоох бол одоо сум орон нутгтаа бас нэлээд их ажлуудыг хийж өөрийнхөө сэтгэл зүрхийг зориулж явдаг хүн шүү дээ. Тэгээ анх ч гэсэндээ тантай танилцуулаад байж байгаа хаа байгаа холоос жоохон биеийн өвдсөн байсан мөртлөө тэгээд энд зорин хурж ирээд энэ бол тэр хүний бас сэтгэл шүү дээ. Тэрнээс өө би хаа өвчин тэр хоол газар гэдэг байвал хин ч гэсэнд бас тэгэн тийм ээ. Тэгээ тийм байхгүй. Болдоох ч нэлээд удаа ирсэн шүү дээ. Биеийн өвдөж байгаа мөртөө тэгээд дахиад ирнэ. Болдоохыг ирж гин гэхэд бол хажууд нь та баянга явж идэг тийм. Манай академич төгс болдоотор ах маань бол ер нь яг хуу манай сумын түүхийг бас бичлэж өгсөн хүн. За ер нь жилдээ 1-2 удаа сум орон нутгаа ер нь зорддог. Манай сумынхан ч гэсэндээ эрэхт бол хэдэн одоо ахмадууд мөн нэлээд сайхан хүлээж авна. За манай болдоо ах маань байна. Эрдэнэ булган маань энэ хоёр маань бас хөөрхөн хэдэн найзуудтай шүү дээ. Тэгээд тэднийг бас цуглуулж уулзалт нь
сайхан тэгээ цуглаж уулзтайгаа намайг дуудана. Хаяа очиад чадахгүй тэгээ загнуулна. Ахмадуудын талаар юу гэж байна? Ахмадуудтайгаа би уулзлаа. Хэд хэдэн ахмадуудтай уулзсан. Одоо бид нарыг тоодог ганц хэсэг дарга мань байгаа ингээд ам сайтай байлээ. Яг ахмад хүн гэдэг бол ер нь тухайн цаг үедээ улстай, сумандаа, аймагтаа бас ихийг бүтээчихсэн тийм ээ. Ийм хүмүүс. Тэгээ энэ хүмүүс бол бид бол хүндэтгэж одоо хайрлаж тодорхой хэмжээний ажил дээр хамтдаа ажиллаж ингэхгүй бол болохгүй. Яагаад гэвэл бид ч гэсэн бас ирээдүйдээ ахмадын тоонд шилжинэ. Манай сумын ахмадууд бол ер нь сум ор нутгаа гэсэн сэтгэл их өндөртэй, бас цуглаж уулзлах дуртай ийм ахмадууд байдаг шүү дээ одоо. Энэ 4 жил бол ахмадуудаа бас нэг ахмадын сайхан шинэ байртай болгож байгаа. Ахмадуудынхаа одоо уулзалт, сургалт за тэр бүжиг гэдэг нэлээх юмуд хийгдэж байгаа. Манай ахмадуудын баяр ч одоо 10 сарын 1-нд болдог шүү дээ. Тэгээ 10 сарын 1-нд бол ахмадуудаа бүгднгийн сайхан одоо соёлын төвдө цуглуулна да. За тэр соёлын төвдө цуглуулахдаа бас нэг сайхан хоол унд идэ будаа одоо баярын ширээ мэрээ бэлдэнэ. Тэгээд тэр ахмадуудаа урьжаад за ахмадууд маш тэгээд тэндээ ер нь бөөнөрөө ирж суух дуртай. За олон жил уулзалдаагүй ахмадууд тэнд уулзалдана. Тэгэл сайхан цайгаад байдаг гэсэн. Ер нь ахмадууд ч сайхан цай уух дуртай шүү дээ. Яг хоо янз бүрийн одоо аймагаас, сумаас за хот хүрээнээс ч гэсэндээ урлагийнх нэг авцсан л да. За тэгж байгаа ахмадуудтайгаас зад аав шүү дээ бид чинь. Дууж хөөрөлдөн ахмадууд бас намайг дуулуулах дуртай. Би ахмадуудынхаа баяраар жилд нэг удаа бас дуудуулна. Өөр газар нэгсээ дуулахгүй л дээ баяраас л дээр тэгээд яг ахмадын баяраар бол ахмадуудаа хүндэтгэж байгаа л одоо миний хүндэтгэл юм да. Өмнөх үеэ тайлсан хүн юм та гацардаг гэдэг. Тийм учраас ахмадуудаа хайрлаж хүндэлж явах хэрэгтэй энэ залуучууд бидэнд. Энэ засаг дарга нь шинэ залуу баг юм айцсан сайтай олон төмөнтэйгээ ийлэг зөөлөн харьцдаг. Тэгээ ардын нам, ардсан нам юм хүн гэж ялгууцалахгүй. Өмнө нь энэ ардсан нам хүн энэ ардын юм хүн гэж ялгууцалгаад оронтойгоор хасаад ингээд хөгöd гаргацдаг байсан бол энэ засаг дарга харин тэгдэг юм байна. Ардын намаас, ардсан намаас ялгаа байхгүй залуучуудыг мэргэжилтэй болсон хүчнүүдийг ажилдаа авч байгаа нь одоо сайшаалтай ахын сэтгэлд бүрэн дүүрэн нээсэж байдгийн энэ талаар нь би энэ засаг даргад бас их баяртай байдгийн жинхэнэ Монгол хүн чадах хүмүүсүүдээ авдаг түүнээс бол тэр чадахгүй хүмүүсүүд тавиал солиод ингэдэг асуудал байхгүй байгаад нэг одоо олон том бид өхөн их дуртай баяртай байдгийм аа. Энэ ахмадуудын баярыг хоочин тэр сумын засаг дарга нар нэг баярыг хийгээд ирж үзэгдэх нь цөөхөн байдаг байсан бол одооний дарга бол ахмадынхаа баярыг их сайхан өөрөө оролцож тэмдэглэж зохион байгуулж өдөрдөж одоо их сайхан хүлээж авч бүгдийг одоо дуулуулж бүжиглүүлж ахмадуудаа одоо баярын концерт хотоос чавтарж явах шиг аймагаас чавтарж явах шиг сумдаас чавтарж явах шиг одоо сайхан дуулдаг бүжиглдэг хүмүүсүүдийг авчирч ахмадуудаа үзүүлж баярлуулж байгаанууд ядан бол их сайхан бүр огшин бид нар бол тэрэн дээр их баярлж ядгийг. Хүний эмчийн мэрэгжилтэй тус суманд одоо 43 дахь жилдээ одоо амьдарч байна гэдэг. Тэтгэврт гарсан хэдий ч одоо бас хүн зондоо эрүүл мэндийн тусламж үзүүлж уламжлалт эмнэлгээр дагнаж ажиллаж байгаа. Тэгээ ер нь сум орн маань бол одоо жилээс жилд хөгжиж сайхан болж байна. Ялангуяа одоо сүүлийн 4 жилд одоо сум орны маань нүүр царай эрс өөрчлөгдөж байна да. Одоо энэ зарим ажлуудаас нь дурдах юм бол одоо сумынхаа төвийн замыг сайхан болголоо, гэрэлтүүлэгтэй боллоо, камержууллаа. Тэгээ одоо ухаалаг бодог аль ч суманд бараг байхгүй шүү дээ. Ер нь ухаалаг бодог бол одоо 2-3 харанд гарсан хүн ард маань бас сайхан сэтгэлтэй байгаа.
Тэгээд одоо сум орны одоо ажлаас ярих юм бол манай засаг дарга ууган маань бол одоо энэ нутгийн уугуул энэ төрж өссөн суманда одоо ингээд 4 жил засаг даргаар ажиллаж байна. Тэгээд ууган маань бол одоо хөнгөн шалмаг их нөхөрсөг ажилсаг ийм сайхан залуу. Ер нь одоо сум орныхоо хөгжилд бол маш их анхаарал тавьж энэ ойр зуурын одоо энэ ажилласаа гадна сумынхаа одоо албан байгууллагыг тогтжуулах, хөгжүүлэхэд санаачлагтай ажил хийлээ. Ер нь ерөнхий боловсролын сургуулийн барилга одоо баригдаад ашиглалтанд орж байна. Дотор байр нь баригдаж ашиглалтанд орж байна. Сумын эмнэлэг бол одоо бүх оронтоогоор 3 одоо их хэмж ажиллаад сүүлийн жилүүд одоо ялангуяа одоо энэ боловсон хүчний хувьд бол одоо сайхан хангалттай одоо ажиллаж байна. Залуучууд гол нь залуучууд тэгээ одоо их хэмжихэд 3 оронтоотойгоор сум орны маань одоо нүүр царай болсон эмнэлэг чинь одоо энэ бас сүүлийн үед их сайхан үйл ажиллагаанд жигдэрсэн. Ер нь одоо мэрэгжлийн үйлчлэгийг бол ард түмэндээ ер нь дээд зэргээр үзүүлж байна. Би Ахмад эмчийн хувьд бол ер нь ялангуяа одоо энэ мэрэгжлийн хувьд одоо сайхан мэдлэг чадвартай эмчнэрээр хангагдсан. Мөн л одоо энэ хүмүүсийг ажилуулах талаар засаг дарга маань бас их санаачлагтай ажиллаж байгаа. Одоо энэ хөдөөгөр бол малчид хөдөлмөрчдийнхөө үгийг одоо их сонсож тэдний хүсэл одоо санааг бол бас ажилдаа тусгаж ялангуяа одоо энэ хэдэн жил сүүлийн одоо жилүүд байтугай ер нь олон жил одоо энэ машин техникээ эвдээд гардгүй нэг чулуут гарам гэж одоо энэ доор тэр гарамыг одоо сайхан гүүртэй болголоо. Тэгээ хүн ард маань бас ер нь ам сайтай байгаа. Сайн байцгаана уу? Түүхэн жимээр нэвтрүүлгээ үзэн суугаа. Булган аймаг Бугт сумын нийт ард иргэдээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Хан жаргаланд Баян Түгэл, Их Бугт, Хандван, Амар сайдраа өгүүлсэн Бугт сумын ард иргэдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Açtağına boyuntun oğlunçik Ecigimen yaç kuyitevne Açtağına boyuntun oğlunçik Ecigimen yaç kuyitevne Ecigimen яач үйцэвдээ. За манай сургууль 1938 онд анх үүсгэн байгуулагдсан. За Бухын гол гэдэг газар бол 2 багш 24 суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй юм сургууль байгаа. За өнөөдрийн байдлаар бол манай сургууль 204 суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. За нийт одоо 31 багш ажилчтай бас байна. За мөн одоо дотор байранда 64 суралцагчтай үйл ажиллагаа явуулж байна. За 2019 онд бол манай сургууль шинэ сургуультаа одоо орсон байгаа. За шинэ сургууль, шинэ заал, шинэ дотор байр гэдэг одоо бүхэл одоо асуудлуудыг бас шийдвэрлэж өгсөн одоо ийм сайхан он жилүүд байлаа. За мөн одоо 2019 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо хуралдаанаар манай сургуульд бас сургуулийн машинтай олгож өгсөн бас ийм онцлог үйл явдалтай сайхан жил байлаа. За тэгээд энэхүү машин одоо сум орон нутгийн удирдлагуудын хамтын ажиллагаа бидний одоо боловсролын байгууллагыг одоо маш одоо эргээр сайн дэмждэг хүүхдийн төлөө заа гэж хэлдэг ийм удирдлагуудтай байгаагийн одоо нэгэн тод илрэл гэж бол манай хамт олон бол дүгнж байгаа. За мөн одоо
манай сургуулийн одоо онцлог үйл явдлуудаасаа одоо та бүхэн танилцуулахад цаны спортын мастер, цаны 2 удаагийн улсын шилдэг тасгалжуулагч Пүрвцэндийн Баяр сайхан гэдэг багшаараа бол манай сургуулиас бахархдаг байгаа. За сүүлийн 11 жилийн улсын аврах шалгаруулах тэмцээнээс манай сургууль 7 удаагийн одоо улсын авраг болсон ийм сайхан онцлог үйл явдал байна. За мөн боксing спортоор бас манай сургууль бахархахгүй байхын аргагүй. За боксing спортын мастер боловсролын биеийн тамирын спортын тэргүүний ажилтан, Монголын үндэсний олимпийн хорооны олимпийн алдар гэсэн медальтай ийм одоо сайхан багшаар бас бахархаж байна. За сүүлийн одоо 2016 оноос хойш одоо амжилтыг дуртах юм бол манай сургууль 2 удаа одоо улсын авраг болсон ийм боксing спортоор баг хамт олонний амжилт. Ер нь бол одоо манай сургуулийн онцлог үйл ажиллагаа маань юу вэ гэхээр багаар хэрхэн ажиллах вэ гэдэг дээр одоо бид нар бас маш их одоо шургуу ажилладаг байгаа. За тэгээд мөн одоо багш ажилчдын тасралтгүй хөгжил дээр бас мөн маш их анхаарч ажилладаг байгаа. Аймгийн Дайчин вангийн хушууны гол цөм болсон Булган аймгийн Бугт цөмийн ерөнхий боловсролын сургуулийн түүхээс товчхон та бүхэндээ төлөвлөж байна. Манай сургууль нь 1938 онд тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Цонхлон сумын нутагт Бухын наран хэмээх газар 2 багш 38 сурагчтайгаар анх үйл ажиллагаагаа эхэлж сургуулийн шавыг тавьсан түүхтэй. Улмаар 1959 онд Парцаа нэгдэл хан жаргалант 2 нэгдэж их хугтуулын өвөрт сумын төвийн суурин үүснээр энд бол манай сургуулийн үйл ажиллагаа цааш үргэлжлэж 1972 онд 8 жилийн сургууль болон өргөцсөн. 1999 онд бол Монгол улсын 5 дахь ерөнхий сайд Агдам буугийн амрын нэрмжит сургууль болон одоо засгийн газрын хүрээнд Монгол улсын сайдын нэрмж сургууль болсон. Тус сургуулийн төгсөгчдөөс улс, төв, дэлхийн олон алдартай тамирчид төрөн гарсан байдаг. Үүний хамгийн анхны төгсөгч нь бол манай сургуулийн хамгийн анхны төгсөгч Давган Дэлгэр 2 хэмээх самб бүхийн дэлхийн аврах тамирчин. Үүний дараа бол цаанын улсын аврагын медалаас анхны хүрэл медалийг авчирсан Жамбал Доржийн Батчлуун, анхны алтан медалийг авчирсан Мядгийн Отхон даваа гэх олон алдартай цаанчид төрсэн бөгөөд олимпийн тэнгэрт бол Монголын төрийн талбайг 2 өргөсөн тамирчин байдаг. Энэ нь бол Давг Доржийн Очирсүх, Бямб Доржийн Болдын Бямб Дорж хэмээх 2 тамирчин бол олимпийн Монгол улсад төлөж олимпийн тэнгэрт бол туга өргөсөн. Мөн тус сургуулиас төгсөн төрөн гарсан олон алдартай хүмүүс тухайн сум оронд нутагт амьдарч байсан хүмүүсээр дурдах юм бол одоо урлагийн гай зүтгэн Эрдэнэ Булгангай, Зууны Мандаа, Дөрийн Дүүчин, Урт Насангай, Холмог Тулааны дэлхийн авраг, Наран Тунгалаг, за олондоо хөгчөн хэмээн алдарсан Дамдангай гэх мэтийн одоо манай Монгол улсад алдар суугаа өргөсөн олон арван хүмүүс бол тус сургуулиар дамжин өнгөрсөн түүхтэй. Намайг Алтан гэрдийн Марл Эрдэнэ гэдэг. Би Булган аймаг Бугт цомын 1-р ангид орсондоо баяртай байна. Бугт цомын соёлын төв маань 1987 онд ашиглалтанд орсон. За одоогоор бүжгийн дугуйлан, хөгжмийн дугуйлан, орон нутаг судлах танхим, за мөн 7000 гаруй номоор иргэдэд үйлчилж байна. За 2019 онд сумын засаг дарга өөрийн нөөцийн сангаас 2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, за манай соёлын төвийн тайзны гэрэл төлөв болон бусад тоног төхөөрөмж ол шинжилсэн. За манай цэцэрлэг нь 1968 онд одоо Парцаа нэгдлийг түшиглэж одоо хоёр багштай гар одоо үүсгэн байгуулагдсан байгаа 25 хүүхэдтэй анх үүсгэн байгуулагдсан. За тэрнээс хойш одоо өнөөдөр манай цэцэрлэг маань 62 хүүхэдтэй 2 багш, 2 туслах, тогооч, нэрвтэй ингээд 6 хүний бүрэлдэхүүнтэй одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөөгийн одоо 1-2 дугаар багт бол одоо нийтдээ бол 58 хүүхэд одоо хувилбарт сургалтаар хамрагдж байгаа. За өнгөрсөн жил бол одоо бид эцэг эхчүүд
одоо сумын засаг даргын хамгийн газрын одоо тусламжтайгаар мянгат малчдын тусламжтайгаар бид нар одоо 2-р багийн хан жаргаланд 2-р багтаа одоо бид нар нүүдлийн одоо хувилбар цэцэрлэгийг ажилуулах жишг төвтэй болсон. Энэ нь бол одоо засаг даргын санаачлагаар засаг даргын одоо тамгын газрын хандив тусламж эцэг эхчүүд хандив тусламж өгч одоо багш ажилтнуудынхаа өвчээр одоо 3 сургалтын байр, 2 сургалтын байр, 1 одоо галтгооны байртаа олж хөдөө гэр цэцэрлэгт одоо гэр барьж ажиллаж байсан бол одоо бид нар шууд очиод орох одоо ингээд сургалтын шугруудыг одоо ингэж бариад орчныг тогтжуулж мод тарьж зүлэгжүүлж хашаажуулж тоглоомжуулах одоо төвийн цэцэрлэг одоо ямар зохион байгальтай гэдгийг тэрэн шиг одоо хөдөөний багт одоо тийм цэцэрлэгийг ажилуулж одоо бид нэр туршиж үзсэн. Энэ туршлага маань бол одоо ингээ 2 багтаа хэрэгжин одоо өнгөрсөн 3 жилд бол бид бол одоо 2-р багтаа одоо хол байдаг одоо 82 км-ийн цаана байдаг одоо багтаа одоо тэр үйл ажиллагаа туршлага нэвтрүүлээд одоо ерөнхийд нь бол үйл ажиллагаа нь бол одоо бэлэн болоод үйл ажиллагаанд орцсон байгаа. Сайн байцгаана түүхэн жимэр нэвтрүүлгээ Булган аймгийн Бугц сумын нутаг Хужирын голоос та бүхэндээ хүргэж байна. Манай нэвтрүүлгийн зочин амирт Булган аймгийн Бугц сумын угуул 1-р огийн малчин Ламсрангийн Нарман тахгүй урагдсан байна. Сум орон нутгаас малчтайгаа хэр анхаарч ямар ажил хийж байгаа. Ер нь хүмүүс ам сайтай байсан. За тэгэхээр малчтын хувьд бол яг ер нь хийсай энэ засаг сэрхээс хийж байгаа ажил бол олон байгаа. Одоо жишээ нь одоо малч 5-5га тэр ногоон тижээр тарих гэдэг одоо тэр сумын төв урд руу замд их гоё харагдаад байсан. 350-аад газар гэсэн. Тэнд одоо малч өөрх болгонд л 5-5га газар өгсөн. Тэр нь одоо энэ малчт намар хурааж аваад тэр ч одоо цаанаас нь тэр хавар тарьж өгдөг, гашааг нь бариад тарьж өгдөг, намар хурааж өгдөг тийм компани байдаг юм шиг байлаа. Тэгэл тэр гашаанд чинь тэгэл одоо жишээ нь тэр төвийн ойролцоох тэр төв дээр байгаа мал чинь бол өвөл 1-2 сарын үед чи тэр гашаа руугаа суваад тэр чинь манайхны малаас аягүй тарга ордог. Тэр ногоон тижээ ч нэг талдаа ашигтай юм байна. Одоо энэ бэлчээр хомсож байгаа үед одоо малын даас гэтрээд бэлчээр хомсож байгаа ш одоо хаасаа айгуул яриад ах шиг байна. Тэгээ тэр бол нэг талдаа бол өгөөчтэй юм байгаа. Тэгээ одоо хоёр тэгэхээр яг хүний тэр сэтгэл байдаг бах одоо тэгэл энэ Хужирын гол энэ чулуу тарамны дээлт нэг гүүр тавьсан. Энд ч одоо хавар намар энэ гол ч одоо хавар намар явуулахаа байждаг шүү дээ. Хавар болохоор нөгөө цас юу н хайлахгүй. Намар болохоор хөрөөлч одоо энэ гүүр бас яасан барьж өгсөө сум орон нутгаас хүний сэтгэл гэдэг чинь бас яах вэ? Одоо энэ малч талаас дэмжээл одоо яах вэ? Тэгэл одоо бид чинь сумын төсөв чинь байхгүй шүү дээ. Нэг 10-20 сая төгрөг ирдэг юм аа гин тэр тэгэл наадам ойр зүйр ажилдаа шингэдэг. Тэгэхээр яах вэ? Одоо энэ тэндээс ханд малчтын бас өөрсдийн бас нэг санаа оноо сэтгэлээр л бас тий юм одоо бий болж шүү дээ. Урдных шиг нэг орон нутгийн төсөв гэж байх чинь тэр чи 200-300 саяараа ирдэг гэсэн одоо тийм байхгүй шүү дээ. Одоо тэгэл өөрхий засаг дарах чи энэ тэндээс тэгэл яах вэ? Юм хамт шимээл нэг нүрээ их худалдаж байгаа юм байна л да. Тэгээд одоо ер нь бүхнийг л хийж шүү дээ. Тэр нодлон чинь тэр хандарж 150 жилийн ойг чи өөрхий
төсөв байхгүй. Аймагаас уулын төсөв мөсөв уулын яриалсан сүүл дам хүнээс сонсох нь бол тэгэл ер нь хойд хавч урд хан өгнө гэдэг шиг яг хөө тэгэл найз нөхд бас олон түмний хандив дансаар л тэгээ болсон баг. Ер нь сайхан болж өнгөрсөн. Гоё болсон. Ярих юм байхгүй. Би эхний тэр хурал арга хэмжээнд нэрсэн шүү. Сайхан болсон тийм баг. Сайхан болсон. Бас их зүтгэсэн. Тэрийг болгох гэж бид нар ч гэсэн бас сэтгэл зүтгэл хоёр чинь тэгэл аливаа юм болгоно шүү. Болгодог тий. Болохгүй бүтэхгүй мөнгө олдохгүй энэ тэрийг шалтгаан хийгээд байх юм бол юм болохгүй шүү дээ. Сургууль машин авч өгөөд хүүхдүүдэд бас хөргөж өгдөг болсон байсан. Тэгээ уулын тэр сумын засаг даргын тамгын газраас машин авч өгсөн гэдэг жисэн. Тэр бас нөгөө багад бид нарыг баг байхад нэг 30 машин дээр дотор байрны хүүхдүүд ачигтал явдаг байсан. Тэр шүү. Өөрхөн сэргээцсэн байл шүү. Тий одоо манай бугч одоо бас нэг тийм одоо баруун баригадаас уулын хүүхдүүд манайхан чим булган руу явцдаг байсан. Харин саяхнаас энэ машинтаа болоод одоо энэ булганы хүүхдүүд булган руу явдаг баруун баригадын хүүхдүүд бүгдээрээ энэ дээр ирсэн. Байрны хүүхдийн юу чинь бас тоо маань нэмэгдсэн. Айгуу сайхан болсон шүү дээ. Олон асуудлыг шийдэж өгч байгаа. Бас нэг нь энд малаа хараа, нэг нь тэнд хүүхдээ хараал гэл тэгэлгүйгээр олон асуудал шийдсэн байна. Зүтгэл байхад тэгэл аливаа юм цаагаараа болж олон түмэн харж ил байна. Энэ засаг дарга яаж ажиллаж байгаа түмэн хэлэх бах уу? Түүхэн жимэр гэдэг нэвтрүүлэг бол нийт монголчууд зориулсан юм нэвтрүүлэг. Одоо би ингээд 93,300 км яваад ингээд тантай ингээд уулзаад бас та намайг таньж байгаа нь сайхан байна. Намайг буунгот таньжин тий. Түүхэн жимэр нэвтрүүлэг хийдэг хүмүүс байна гэд. Энд чинь өөрөө сайхан юм. Ард түмэн зориулсан юм сэтгэлийн нэвтрүүлэг. Тэгээд хоёулаа энэ монголчуудад зориулсан сайхан ерөөл үг хэлэх үү та минь. За тэгээд яг энэ нэвтрүүлэгт орж яхав ингээд оролцсондоо баяртай байна. Тэгээ одоо нийт Монголынхаа малчд тэр дундаа Булган аймгийн Бугт сумын одоо нийт малчдаа малаа сайхан өсгөөд зах зээлийн үед одоо энэ хажуудны нэг айхтар өвчин бас гарчаад бас бүх юмыг хаачаад байна шүү дээ малчд. Өнөөдөр ямааны арьс хоньны арьс гэдэг чи одоо бол үнэтэй л байсан баг. Одоо тэгэл айл нь үнэгүй болцсон. Ингээл байж чинь. Тэгээ энэ нутгийнхаа ард иргэд илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин сайхан одоо тэгээд ашиг орлого ариунтай эрүүлийн сайн байхыг л хүсэн ерөө. Хамгийн гол нь эрүүл байвал болно. Маан давална тийм ээ. Хамгийн гол нь хүн эрүүл байвал тэгээд бүхнийг хийн. Тий. Баярлалаа таньда. Буцаад ирэхэд булаг шиг байж, дайраад ирэхэд далаа шиг байж мөнгө жаргаж яваарай гэсэн сайхан өрөөлийг таньда бас тавья. Энэ Бугаст гэдэг сайхан нутагт бас дахин ирж түүхийн нэгэн сайхан нэвтрүүлэг хийх байхаа. За баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Тэгээ олон сайхан нэвтрүүлэг хийгээрэй. Бас энэ нэвтрүүлэг би бас зургатаар гарахаа бас сонирхож байна. Үздэг гэхээр би бас баярлалаа дагна шүү дээ. Булган аймгийн Бугт сумын уугуул 1-р багийн иргэн Гомбын Дэмүүл гойг үрсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Ургац зарим уу? Харин. Ургац янзын байна даа энэ. Тэгтээ жоохон андуухан байна. Тий, оройхон бороо орлоо л доо тийм. Бороо 7 сар гэж бороо орсон. За, өсөө аваад өсөө дутаал. Завгүй л байна. Одоо ингээд намрын ажил гэдэг чи одоо ингээд ихлээ. Одоо тэгээд энэс хойш энэ дор одоо би жоохон харбуудаад барьсан. Тэргээ аваад явна. Тэгээд угаасаа өвдөө аммаа тарьдаг байсан. Тэгээд хэдэн жил тариагүй байж одоо сая тариад. Тэгээ ургасан. Тэгээд энэ засаг захиргаа нэг гадар мазар зүгээс өгсөн. Тэгээд тэр мэрэндээ эзэмшиж байна да. Энэ жилээс эзэмшиж байна да. Айл болгонд бас 5-5 газар өгчгөр бас амьдрал дуг нэмэртэй юм тийм ээ. Эндээ юу ч тариал нь шүү. Тий, юу ч тариал. Одоо энэ дээр энэ майнтд одоо өгчээд байна шүү дээ. Би бас оройхон сум руу орсон бас гэрэлтүүлэгтэй болчихсон.
бас чамгүй юм хийгээл байгаа юм байна тийм ээ. Сайхан л харагдаж шүү дээ. Хизээ сум гэрэлтүүлэхтэй байсан тий. Сум угаасаа байгаагүй шүү дээ. Ер нь тийм сум мом чи юу сум байдлаар байгаагүй. Манай бухты янзын гоё бас гэрлэгээ тавиад зам аргуугаа янзлаад. Тэгээ одоо юм уг нь хийх гэхээр тэгээд одоо бас зарим нь бас хийлгдэггүй юм шиг байна шүү дээ. Нөгөө янз бүр юм ярьдаг, хэлдэг, матдаг одоо яадаг ч юм. Атаархдаг ч юм уу. Залуу хүн гэхэд сайн ажил. Залуу хүн гэхэд бол сайн ажил. Бас сэтгэлтэй шүү дээ. Энэ ч одоо манай одоо аав ээжийн маань өвөл цаварж ирсэн газрууд тэгэл одоо ингээл бид нар үе залгаал явж яах вэ? Аха. Малгаж үе залгаж малгаж чинь харуултаагаа ч үе харуултаагаа янз бүрийнхаа л одоо нэг тэднийхээ нэг хэрглэж яаж яасан юм бэ бүгдийн л үе залгах санаатай явна да. За тэгээд хадлангаа сайхан бэлтжүүл өвөл сайхан өнтөө орох юм да тийм ээ. Тий одоо хамгийн гол юм чинь хадлаа шүү дээ. Тий. Малч хүнд. Тий. Хамгийн гол юм чинь малч хүнд хадлан тэгээд одоо өвлийн бэлтгэл гэж одоо мундаг юм бэлтгээд авалдаг ядтаа өвөл нэг хүн амт төр захиргаагаа ч баг юу яах юм. Тийм л байна да. Тэгээд хадландаа явж ба. Торон захаар торон ботог бойлалдаа торон цуа тэртэ ансдганаалдаа айдин бүстэчүүд сайдин бэлтэрөө ярам ярсаар агар зэлэл зүүлээд толгод эмжин зэрэгөрөөс сүлжилээд зэрлэн дундаас айднуудад наашин тодроод энжэ дүргээд найрын дуутай өдрөд наллагаад хиндүү жаргалтай намлагар шаргалхан намраа Аюутач зүргмээр юм бэ Аймын нутгийн шаргал намар юутай сайхан бэ Түүхэн жимээр нэвтрүүлэг бол сэтгэлийн нэвтрүүлэг. Монголоо тайрч баа юм нэвтрүүлэг. Бид нар бараг 4 дахь удаага уулзж байна. Хан жаргалан дуулна. Гэхдээ мичигчдийн Молдод урагшаа нэвтрүүлгийг анх хийж Булган аймгийн Бугц сумд хөл тавьж ийла. Дараа нь бас чив андарч мэлмиг гэсний их ой болох гэж байгаа гэд багш минь дагуулж ирж өөртөө чинь танилцуулж ирсэн юм аа. Тэгэхээр энэ бол ийм сайхан нутагтаа бас сэтгэлээ холбож түүхэн жимээр гэдэг нэвтрүүлгийн тийм зам жимийг гаргасандаа их баяртай байдаг юм. Ер нь бол яг булдаахтай таныг одоо ирж яхад булдаах манайх наавд уулж за одоо манай шав байгаамаа. Тэгээ хамт онгийн талаар бол нэвтрүүлэг хийн. Тэгээд та нар бас сум ордгоо тайлбарлаад одоо хийх байгаа ажлуудаа бас сэтгүүлчтэй маань сайхан ярилцаарай гэдэг. Тэгэл анх тантай танилцчихлаа. Яг хоо тэр үед бол хамт онгийн нээлтийн арга хэмжээгээд нэлээд олон бас зочдыг өрсөн байсан. За манай Булган аймгийн маань сумдуудын засаг дарганаар за Орхон аймгийн сумынх нь одоо Баян өндөр сумын засаг дарга. За тэгээд Сэлэнг аймгийн одоо Орхон аймагтай залгаа сумын засаг дарганаас ирчихсэн. Тэгээд дээрээс нь Булган аймгийн удирдлагууд за түүхчид гээд ийм олон улсууд цугларсан нээлтийн арга хэмжээ болсон. Тэрэн дээр нь ард иргэд маань бас нэлээх төлхөө бас оролцсон сайхан арга хэмжээ болж илаа. Тэр үед бол одоо тантай ах танилцаад сум орнотойгоо танилцуулаад явж илаа. За ер нь бол яг манай сумын нийт ард иргэд болон төр засгийн байгууллагууд Цэцэрлэгэн таймын газрын зүгээс бидний зүгээс бол одоо дөнгөж он гарангуутал энэ чим хан дорж арга хэмжээний төлөвлөгөө гаргаж бид нар ажилласан. За тэгээд ер нь бол цагаан сараар
бид нар ахмадуудтай хөдөлгөөн зүйлсээ дандаа энэ ойн чиглэлийн сурчлагуудыг бас хийж исэн. Ер нь цагаан сарын дараа төлчийн эмэгтэйчүүдгээд манад жил болгон уламжлал болдог 3 сарын 16-ны тийм одоо баяр буюу бас нэг юм хилцүүлэг сурах семинар болдог. Тэрэн дээр бид нэлийн өргөн хэмжээний бүрэлдэхүүнтэй 240-өөс 60-70 хүний одоо 260-70 хүний бүрэлдэхүүнтэй тийм чуулганы зохион байгуулалт тэрэн дээр бол нэлийн анхны үйл ажиллагааг бол одоо хийж исэн. Тэрэн дээр чим ханд иржийнхаа одоо түүхэн одоо энэ агуу хүнийхээ одоо гавьяаг бас магтан дуулах тийм ээ. Энэ хүнийгээ сурчлах ийм ой болж байгаа шиг гэдэг бол ард иргэдэд таниулж бид ихэлсэн. Манай ард иргэд гэсэн ер нь энэ айлгуултаар бол 3-4 удаагийн том арга хэмжээ зохион байгуулсан. Ер нь нэлээд ойлгомжтой байгаа. За чим ханд иржийнхаа ой зориуд одоо хан жаргалант гэдэг дууг буут сумынхаа одоо сүлд дуу болгосон. Манай тэргүүлэгчдийн хурлаар оруулж одоо энэ нэг тогтоол гаргаж буут сумын сүлд дуу болгосон. Одоо өглөө болгон төрийн албан хаагчд маань бол ажиллаа эхлэхдээ хан жаргалант дуугаар эхэлдэг байгаа. Ер нь бол гадна дотноос юм уу ажиллаар юм уу ирсэн хүмүүс өглөө таарсан үед бол манай дуун дээр баян таардаг. Тэгээ тэрнгээр бол энэ бид бас нэлээд бахархаж байгаа. Одоо ирсэн зочдгийч маань ч гэсэндээ ер нь их сайхан юм байна. Ингэж ер нь төрийн албан ихтвэл сайхан байдаг юм гэдэг асуудлыг ярьж байгаа. За тэгээд өнөөдрийн арга хэмжээг бол бид бол одоо Булган аймгийн бас Орхон аймгийн за дээрээс нь Сэлэнг аймгийн баруун бүрэн сум гэсэн сумдын удирдлагууд за аймгийн дарга нар за төрийн нарийн гээд Актаж Болдоотор гээд олон зочд гэж ирж байна л да. Энэ бол ер нь яг хуу 150 жилийн ойтой холбогдуулаад өргөн хэмжээгээр хилцүүлэг хийгээд тэгээд нээлттэй арга хэмжээ хийе гэж одоо нэгэнт одоо манай суманд энэ хан жаргалант уулын маань өөрт төрсэн хүн бол үнэхээр тийм бидний нүнэрээ бахархгүй байхаа аргагүй. Тэгээд энэ нээлтийг одоо санс зохион байгуулж өнөөдрийн нээлт бас сайхан арга хэмжээ болж байна. За 6 сарын 15-нд бол одоо бид нар бас яг төрсэн нутаг буюу газар буюу бууцсан дээр нь бид нар бас урлаг спортын арга хэмжээний зохион байгуулахад төлөвлөсөн байгаа. Тэрэн дээр бол одоо манай сумын хэмжээнд бол тэр чигээрээ одоо бүх багууд маань төр засгийн байгууллагууд тэгээд нөгөө ахмад залуучууд эмэгтэйчүүдийн холбоо гэдэг бүх чиглэлүүд ингээд хамтран оролцохоор төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. За Актаж Болдоо ахтай бол бид нар ярилцаад эрдэмтдийн хурлыг нь бол одоо уул нь бол сумандаа хийчихье гэж бид нар түүхэн газар нь хийгсэн. Тэгээд Болдоо ах маань бол цаг үе цаг агаар ямар авах юм бэ? Бид нар бол аймагт одоо хийе гэдэг саналыг гаргаад 9 сард бол энэ хурлыг нь бол хийн. 9 сарын хурлыг бол аймагт хийгээд төрсэн газар нь бас хүндэтгэл үзүүлээд манай сум орнот бас жижиг хэмжээний хилцүүлэг явуулъя гэдэг асуудлыг ярилцсан байгаа. Ер нь бол бүтэн жилийн хугацаанд тэмдэглэл өнгөрүүлье гэж ярьж байгаа. Хамгийн сүүл одоо 12 сард сумынхаа шинэ жилээр хаалтын арга хэмжээг гэсэн төлөвлөгөө гаргасан байгаа. Сум орнотгаа ч гэсэн бас тэнд бид нар сурчилж чадсан. Ер нь яг хандван ноён маань бол манай бугт сумын хан жаргалант уулын өмнө төрсөн. Тэгээд манай сум бол одоо хандвангаараа бид бахархаж явдаг. Тэгээд одоо намайг засаг дарга болсон үе 150 жилийн ойн тохиогоод би ч бас нэлээд азтай хямартай тий. Тэрэндээ бас нэлээд өөртөө бахархаж явж байлаа. За тэгээд Улаанбаатарын эрдэмтдийн хурал өндөрлөөд яг тэр бүрэлдэхүүнээр Булган аймаг руу бид жолоо залсан. Тэгэхэд таа ч гэсэн бас цуг хөдөлсөн. Тэгээ аймаг дээр бол манай сумын иргэч гэсэн бас нэлээ оролцох хүсэл саналтай байсан. Тэр олон иргэдийг бол бид оролцуулж чадаагүй. Гэхдээ боломжоор бас иргэдүүдэд оролцуулсан. Аймгийн маань нэлээ олон түүхчид тэнд очиж сонирхож суусан. Өөрсдийнхөө үзэл бодол тэр хүнийг одоо түүхийг судалж ирсэн усуд маань судалгааныхаа талаар ярилцсан сайхан хурал болсон. За тэр хурал өндөрлөөд дахиад одоо хандвангийн маань төрсэн бууц буюу хан жаргалант одоо уулынхаа урд очиж гэрэл төшөөнд нь бүгдээрээ сайхан хүндэтгэл үзүүлсэн сайхан арга хэмжээ болсон. Тэр арга хэмжээнд бол манай сумын 2 дугаар багийн иргэд бол нэлээд хэрсэн таажсан харсан баг тий. Хэдхэн сарын өмнө бид нар Бугцамд уулзаад Чиван доржи мэлмиг гэсний 150 жилийн яг хэрхэн тэмдэглэх, яаж тэмдэглэх, хизээ тогтоол гаргах гэд санаа зовонгоо сэтгэл тогтлон сууж исэн бол нилээд хэдэн том ажлын ард гарсан байхаа гэж бодож байна. Яг одоогийн байдлаар юу амжуулж байна? За ер нь бол яг бидний анхны нөгөө Чиван хан доржи маань хилцэлэг буюу нээлттэй арга хэмжээ болж явах үед бол одоо засгийн газрын тогтоол гараагүй байсан. За тэгээд 6 сарын ер нь бараг 7 сарын ихэр шахуу Чиван хан доржи маань 150 жилийн
одоо бүтэн жилийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх засгийн газрын тогтоол маань гарч бид нар бас тэр хурлын маань одоо төлөвлөснөр тэр тогтоол дээр үнсэж бас бүтэн жилийн хугацаанд сум орноттой тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг бас дахиад гаргаж одоо бид одоо баярынхаа үйл ажиллагаанд орсон байна. За манай Бугт сум маань бол одоо Чимээ ханд дэрж байгаа одоо ойд зориулж 7 сарын 5, 6, 7-ны өдрөд одоо баяр наадмаа хийж ойгийн тэмдэглэн өнгөрүүлсэн байгаа. За тэрнээс хойш бид нар багуудаа ханд вангийнхаа нэрэмжид одоо адуучин тэмцээнийг зохион байгуулсан. Ер нь ханд вангийн маань ойд тохиолдуулаад бас Бугт сум маань өөртөө төмөн адуутай болсон. Энэ хүний маань бас хямар сүлд нь нэлийн биднийг сум орон нутгийнхаа ард иргэдийг бас баясуулсан юм сайхан жил боллоо. За саяны одоо 9 сарын 13-нд одоо гадаад иргэн яамн дээр ханд вангийн маань эрдэмшлэгийн баг хурлууллаа. За 15-нд одоо ханд вангийн маань төрсөн нутаг буюу гэрэл төшөөн дээр нь цэцэг өргөх ёс дахин явагдлаа. За өнөөдөр бол одоо Булган аймгийн маань төвд Булган аймгийн маань хамгийн газар одоо эрдэм шинжээчд маань бас аймгийн маань удирдлагууд сумын маань бас одоо ард иргэд багийн дарганд оролцсон эрдэм шинжилгээний хурал өндөр сайхан болж өндөрлөө. За ер нь бол эрдэм шинжилгээний хурал гэдэг бол үндсэндээ бол тэр хүний одоо амьдарч байсан үе тэр хүний бүтээж энэ тусгай тогтнолыг зүтэж байсан гавьяаг одоо дуурсан түүхэн одоо үйл ажиллагааг энэ ард иргэдэд болон бусад одоо үр хөөхд үр хойчд нь одоо тань мэдлэг сайхан арга хэмжээ болж өндөрлөө. Тэд нар маань ч гэсэндээ өөрснөөс зогсчихсан 3-3-аар жагсаад хүндгэл үзүүлээд ер нь сайхан арга хэмжээнд болсон. Ер нь хан жаргалд багада бид нар ханд вангийн ойд зориулсан тэмцээн уралдаануудыг хүртэл зохион байгуулж ирсэн. Манай сумын иргэд бол одоо хан жаргалд уул ханд вангтай маань холбоотой сайхан дуу байдаг. Тэгээ тэр дууг бол бүгд дуулдаг болсон. Манай ер нь сумын сүлд дуу болсон. Сумын иргэдийн хурд бол Бугт сумынхаа сүлд дуугаар тэр хан жаргалд дууг одоо тодорхойлж тогтоол гаргасан байгаа. Тэгээд манай төр төсвийн байгууллагууд өглөө болгон одоо ажилдаа ирээд ханд вангийнхаа хан жаргалынхаа энэ сайхан дууг дуулаад ингээд бүгдээ бас ажилдаа ордог байгаа. Хүний сэтгэлийн л одоо болдоо огшмон зүтгээд байгаа учраас л ирээд исэн юм сайхан нутгал да. Тэгээ бас анх засгийн газрын тогтоол гаргахад гадаад яамны сайд байсан цогтоотор надад хэлэхэд би бас чамраа анх уцтаж хэлээд бид баярлалаа. Энд чи өөрөө нөгөө сэтгэл зүрхээ заавал зориулах хэрэгтэй гэж бодсон зүйлдээ хүн зориулдаг. Тэгээд ингээд 3 дахь өөрийг чинь зорин ирлээ. Энэ нутгийг зорин ирлээ. Өөрөөр хэлбэл тэр олон хурал, тэр олон арга хэмжээнүүд дээр Булган аймгийн хэмжээнд Хатанбаатар, Магсаржуйн, Дашин, Дамбын, Ихөө, тэгээд Чимээ хамдарж Ихөө гэдэг 5 нэвтрүүлэг би бас өөрийнхөө сэтгэл зүрхээр ямар нэгэн үн хөлсгүйгээр хэн нэгний одоо гуйлт хүсэлтгүйгээр ийм сайхан нэвтрүүлгүүд хийсэн юм байна. Ингээ бодоод хахад тэр болгонд уулзах бүрд сэтгэлээ зориулаад тэр болгонд хандж байгаа хандлага ч өөрөө ингээд Бугт сумд минь хүрэлцэж ирээрээ хизээ нэгэнд очивол би дэмжээ шүү гэсэн тэр сэтгэл даалгыг хандж байгаа хандлага нь бас дахин ирэх юм гүүр олж гисэн гэдгийг хэлэх хэрэгтэй баг. Яг тэгэхээр бид бол өөрийнхөө сэтгэл зүрхээр явж байгаа учраас тэгээд ийм сайхан нутагт хүрэлцэн ирэхэд бас хүлээж авч байгаад бас их баяртай байна. Яг түүхэн жимээр гээд таны нэвтрүүлгийг үзэж байхад сум орон нутгийг аягүй сайхан сурчилсан тэр бодит түүхийг бас дэлгэж тавьсан нэвтрүүлэгч нь ард иргэдүүдийг надад бол их бас таалагдсан л да. Тэгээд манай суманд ирж бас энэ сайхан нэвтрүүлгээ хийгээсээ сумын маань бас ард иргэдээс энэ сумын түүх, соёлтой энэ бүгд Монгол улсад танилцуулж өгөөсэй. Энэ чиглэлээр өөрөө ч бас урьсан хамтдаа бас одоо манай суманд ирээд энэ түүхэн жимэрд нэвтрүүлгийг хийж чад бол маш их баяртай байна. Манай сумын ард иргэд гэсэндээ өөрөө ч нэлээд сайн таньдаг юм байна лээ тий. Өө сайн байна уу гэдэл тэр хадланд гарч байгаа хүмүүс гэсэндээ аль та наашаа суугаач нэвтрүүлгээ хийж яв юм ямар ажиллаар явж байгаа гэдээ асууж хат би ч гэсэн дотроо бодж лээ. Энэ олон одоо аймаг сумдуудаар яваад энэ түүхэн жимээр нэвтрүүлгээ хийгээд олонний танил болцсон байна. Одоо манай сумын бас түүх, соёл, ард иргэд маань Монгол улстай ард иргэдэд цэнхэр дэлгэцээр
гарна гэдэг бол миний хувьд бол сайхан бахархал. Тэгээд сум орон нутгаа таны одоо энэ нэвтрүүлгийн буян гар сурчилж байна. Хөгжил бүтээн байгуулалт гэдэг олон зүйлийг бас сонирхож ирсэн. Тэгээ яг манай суманд бол зөндөл ажлуудыг бас хийлээ. Ер нь бол хүн нааш цаашаа олон газруудаар явсан ус тус тийм ээ нүд нэгддэг. Манай сумын сургууль, тамгын газар, цэцэрлэг гээд эмнэлгээс бид нар ч бас нэлээд баг бүрдүүлээд Закамск үлэгчин гэдэг одоо Оросын нутгуудаар бас нэлээд явсан л да. Тэгээд Закамскт очиход бол манай эмчнэр бол тентхийн одоо түргэн тусламж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад дараа нь сургуулиудаар бас явсан, цэцэрлэгүүдээр явсан. Тэгээд багш нар бас тэрийг нэлээд сайн сонирхож Закамскийн багш нартай, эмч нартай нэлээд сайхан танилцж хамт үйл ажиллагаатай явж байгаа. Буцаад бас нөгөө тэр Закамскийн багш эмчнэр манай суманд бас ирсэн. Тэгээд тэд нар маань ирээд дандаа мэрэгжлийн эмчнэр зүрхнийх, толгооных, нүдний гээд мэрэгжлийн эмчнэр ирж ирсэн. Тэгээд суманд бас үзлэг зохион байгуулад ингээ хамт үйл ажиллагаа нэлээд ажлуудыг бас сонсож явж байна. Саяхан бас сургуулийнхаа бүх багш ажилчид, цэцэрлэгийн бүх багш ажилчид, соёлын төвийн бүх багш ажилчдыг бүгднийг бид нар Банжир хот руу авч явсан. Өнөөдөр та нараас харж байгаа Банжир хот руу явсан болохоор манай сургууль, цэцэрлэг, соёлын төвийн багш ажилчид удирдлагууд нь сайхан тууцсан гэрлүүд бүгд хийцэн байгаа шүү дээ, тийм. Шин ингээд бүгдээрээ тууцсан гэрлээ. Тэр орой ингээд орс танаас амруу шин ингээд орж байгаа ч. Тэгсэн чи ингээд годмоор нь явсан чи одоо хаана чи би одоо аймагт ирч яваадсан шүү дээ. Тийм сум ер нь их хараагүй. Энд чи одоо би чинь 150 сумаар явж байна. Яг хоо гэрэлтүүд бол хийсээс ер нь яг хоо сум орон нутаг гэдэг өдөрчвэ шүнчээ ороход бас нүр царай нь харагдаж явах хэвээр хүн ер нь айлд орохдоо нөгөө нөхрийн нэрээр ороод эхнэрийн нэрээр гарна гэдэг үстэй тийм. Тэрнтэй адилхан бас хурж ирэхэд ер нь бол яг хоо дэх үед сум руу ингээд орж ирэхэд бол манай сум руу явж байгаа усуд төөрөө доошо хужирын гол руу давхичдаг байсан. Одоо бол тийм бол байхгүй шүү дээ тийм. Дээрээс нь суманд бүтэн камержилт хийчихсэн байгаа. Өнөөдөр бас тантай явж хат манай тэр нэг цахим удгийн хажуугаар өнгөрч байгаа шүү дээ. Тэгээ шүн харахад хүн усаа зогсож байгаа шүү дээ. Энд чинь нөгөө цахим болчихсон болохоор тэгэл дуртай цагтаа очиод усаа авчдаг болчихсон. Ер нь яг вэ гадагшаа явснараа манай төрийн албан агч нарын сэтгэж байгаа бодож байгаа ярьж байгаа гоё л доо. За дараа нэг тим дэр ингээ бүгд хамтраад ингээ ажиллахгүй. Тгийг гэрэлтүүлж зүгээр юм биш үү гэл нэг иймэрхүү маягаар. Ер нь яг төрийн албан агчдын сэтгэл сайхан штэ. Өөрсдийнх нь ярьж хөөрж байгаа. За одоо нэг ийм сэтчий гэдэг. Тэгээд дээрэс нь бас манай байгууллагын удирдлагууд аягүй сайхан нэгдмэл холбоотой шинийг сэдэж ажиллана. Иймэрхүү байгаад байгаа. Сая биднийг бас өдөр явж байхдаа нэлээд том талбай тижил ургуул ном гаргаж байгаа хэвээр ногоон далаа ихтэй байгаа тий. Манай сумын малчин өрхүүдэд 5 гааг олгоод тэгээд эдгэрдээ бас нөгөө тариалахт нь хашаага барихт нь хамтарч төр зэсгээс тусалцаа үзүүлнэ. Тэгээ иргэд маань бол өөрсдөө бас тэр юунд дээр нэлийн санаачлахтай баг болчихсон хамтарч ажилладаг. Одоо 2 дахь жилээр тарьж байгаа. Яг хоо тижлийн ургамлаа хурааж авчгаад өвлөн нөгөө хашааргаа малаа оруулцдаг. Тэгээ өвлөч одоо өвөл бол малчаа одоо өхөр мөхөрч нар нэлээ үйтэл ингээ бөөцөөгөө зогсож байгаа бол явдаг бол манай сумд бол төвд бол урдан жил тэхгүй байгаа шүү дээ. Хар өглөөр холгороо чааж усаа уугаад тэр хашаар ордог болсон тий. Өвөл нэг 2 сар мард манад бас аймагаас хүмүүс ирчил ярьжсэн. Танаа сумын өхрүү чинь яасан сайхан таргам ороо гэдэг. Ер нь л яг хаа газрын сумын төвийн өхрүү чинь жоохон туранхаал ордог ч гэдэг. Одоо бол манайх тийм бол байхгүй. Энэ жил нэлийн бас талбай нэлээ нэмээд иргэдэд бас өгсөн байгаа. Тэр бол нэлээ өөрсдөнд нь ч гэсэндээ эдийн засагт болон малдан ч гэсэн нэлээ аж тустай тийм болчихсон байгаад байна. Ургацын далаа арвин л биш үү тий. Одоо сая бид нар хожирын голоо дагаал зөндөө явлаа тийм ээ. Гар будаа хүртэл тариалцсан юм шиг. Тийм. Яг хоо манад нэг 3-4 тариалангийн компаниуд байгаа л да. Улсын авраг
тариаланчтай манайх ч юм бас. Тий. Таамад гээд Бат Эрдэнэ гээд захирал нь байдаг. За тэгээ 9 тарай гээд компани байна. Ер нь малчтман ч гэсэндээ жижигээр бас хөөр юм тарина хүмүүс үсээ байгаа маа гээд тариалаад. Яг өөрснөө ингээд нөгөө хамтын ажиллагаагаар ингээд төрөн ч гэсэн оролцоод бие бинийг дэмжиж явахлаар бас урамтай юм хийхэд. Яг улсын төсөв мөнгнөөс ч юм уу сумд ирж байгаа төсөв мөнгнөөс болоод жоохон бодож санаж байгаа ажил жоохон хойшлтдаг л доо. Тиймээс бол сэдэж байгаа, бодож байгаа, төлөвлөгөө гаргаж байгаа, зургийг гаргаж байгаа олон ажлууд байна. Одоо маш жишээ нь соёлын төв нэлээ хуучных байгаа хэвээр харахад тий. Нэлээ хуучсан яг манай Булган аймаг Тишиг сум бухт хоёулаа адилхан соёлын төвтэй байсан. Тэгээд Тишиг маань шинэ соёлын төв байсан. Одоо манай сум шинэ соёлын төв барих гээд бас нэг геологи зураг мөргийг гаргаад явж байгаа. Нэг хоёр зураг хийчихсэн. Нэг нь доороо спорт заалтай, дээрээ урлагийн заалтай. Нөгөөх зураг нь болохоор жижиг нэг мини кино театртай. Тэгээд урлагийн заалтай. Бол шинэ соёлын төв барьчихвал манайч одоо эмнэлэг шинээр баригдсан. Цэцэрлэг сая шинээр сайхан төсөөр хийлээ. Тэгээд сургууль бас шинээр баригдлаа. Манай 5 газарч уулна саяхны барилга юм байгаа шүү дээ. 2000 оны шахав. Тэгээд жоохон одоо бол шинэ бас соёлын төв барьчих юм бол ард иргэдэд үйлчлэхэд нэлээд сайхан төхөн болно. Хуучин соёлын төв бол янз бүрийн бас танах төхөөрөмж суйрлуулж мөрлөхөд бол хүндрэлтэй тийм их талууд бас байдаг. Энд хүрээд одоо бас бид нар нэвтрүүлэг өндөрлөх гэж байна. Тэгээд бас дахин уулзахыг ерөөл бас тамаар байна. Ягаад тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайд байсан Ананди амар Агдамбугийн амар гэж одоо тэр хүн хан жаргалдан дуулынхаа ард төрсөн нэвтрүүлэг хиймээл. Түүхэн олон байгалийн үзэсгэлэнт газар зөндөө олон байгаа боловч би одоо 2 хоногийн хугацаанд бүгднгээр нь явж бас үл чадлаа. Тэгээд Булган аймагтай холбоотой бүх зүйлд хамтарч ажиллаж, бүх зүйл сэтгэлээсээ хандаж, бүх зүйл ингээл гүүгээд тийм сум институт бас ховор л доо. Тийм учраас бас өөр чинь амжилт хүсээд бас монголчуудаа сайхан ерөөлийн сайхан үг хэлэх үү. За тэгээд энэ сайхан нэвтрүүлгийг үзэж байгаа Монгол улсынхаа иргэд буюу Булган аймаг Бугт сумынхаа иргэдтэй одоо өргөө гэрт нь хамгийн сайхан бүхэн хургаж байхын үлзэтэй сайхан ерөөлийг өөдөөд нь бас өргөн дэвшүүлэн ерөөж байна. Charlotte